ийм уужахаар баг энэ амин чанар чинь арай л илүү зүгээр санагдсан. Миний бодлого хувьд ч тий бус хүмүүст ямар санагдсан. Тэгээд нэг өл дарна жахан тамир орчт юм а энийг авуугаар. Тэгээд өөрөө ч гэсэн бас нэг дотроо айгу бодож уудаг байхгүй юу. Энийг ингээл уугаал ингээд яхаар чи нэг айгу гоё ингээд нэг л ингээл тэжээлэл ороод ах шиг санагдаад байдаг байхгүй. Тэгээд энэ уургийнхаа ачаараа ингээд явчих ганцаараа ингээд гарч орох хүссэн юм да явж чадчихээн энэ чинь л тэгэл болж байгаа байхгүй юу. Хэрвээ би ингээд уург муург энэ төр юм гараагүй ингээд яваадсан мэт имээ уугаал тэгэл өвчнөө бодоол тэгэл нөө нийгмийн харьцнаас аянда тэгэл хүн дээр штэ. Тэгэхээр ч надад айгу хүнд байсан. Тэгэхгүй энэ уург уудаг болохоор зэрэг уургандаа ингээд тамир ороод уурганаасаа тэжээл аваад ингээд яваад байгаа болохоор надад энэ уургач нь айгу чухал санагдаад ирж байгаа байхгүй юу. Хүмүүс надад тэлждээсэн л да. Ер нь элэг бол их ядардгийн байлээ. Тамирддгийн байлээ. Тэгэл яг өөрийнхөө нөгөө нэг чаддаг юм а жаахан хийгээд унангууч би ядрах ёсгүй шүү дээ. Уг нь бол эрүүл болвол тэгэд нэг жаахан ядраад унангуудаа би яг л миний нэг л юм болохгүй байна гэж бодоод тэгээд яасан. Илгэн үзүүлсэн л дээ. Угаасаа илгэний жаахан асуудалтай л байсан угаасаа. Гэтэ арайч та хавдар мадраа тулааг байсан. Тэг яг жаахан амьдрал гээд нэг жаахан гүйчихсэн бол тэгээд хугацаа алдсан юм аа. Үнэндээ тэгээд эмнэлэг мэмлэгээр явж чадсангүй. Тэгэд хоёр дахь жаахан илгэний эмчилгээ чинь зардал өндөр шүү дээ бас. Эмэн ч гэсэн зардал өндөр. Тэгэл хөнгөлт мөнгөлт элдвэнгээ ямар юм авч ууж байгаа л тэгэл яг эм тариагаар явж байгаа л сүулдэ ч бас хүн хитэх эм тариа хэрэглээд ирэхээр бас нэг жаахан өөрөө тэрэндээ жаахан дургүй болчт юм ээ. Би амин чанарыг сонсч байсан л да. Нэг юм юу гарсан гэд. Тэгээ сүүлд бүр бүтэн нэвтрүүлэг бас үзсэн. Тэгээ амин чанар ч ерөөсөө ганцхан Монголд л байгаа. Яагаад гэвэл энэ амин чанарын түүхэн эдэн нь бол ганцхан сарлагнаас гардаг. Тэгэхээр чин манай Монголоос өөр сарлагтай газар байхгүй шүү дээ. Тэгээ би бодсон байхгүй. За ерөөсөө их дажгүй юм байна. Монгол хүнд ч Монгол юм тохирно шүү дээ. Тэгэхээр сарлагын сүүч нь угаасаа өөрөө их өтгөн гэж ярьдэн шүү дээ бид нар. Сарлагын өрөм мөрөм. Тэгэхээр би зүгээр хар ухаандаа ингэ бодохоор надад одоо тэжээлтэй байхаас аргагүй юм байна гэж бодогдоод ирсэн баг. Тэгэж одоод би ерөөсөө л энэ над дуургал их тохиромжтой юм байна. Тэгээд анх авч ууж үзсэн. Тэгэл ингээд миний нэг асуудлуудыг ерөнхийдөө ингээд биш нэг олон юм уудаг хүн чинь ингээд нэг уурга аваад эхлэнгүүтс нөгөө эмнүүд чинь ингээд цөөрөд унж байгаа шүү дээ угаасаа. Голхол гарч орох үедээ гарч ороод дуртай юмдаа яваад тэгэл гэр орныхаа ажиг хийгээл тэгэл оройхон тийшээ ялгүй тамирдангууд уурга найруулаад уучна. Тэгэл ингээд уургач ерөөсөө миний ингээд хөдөлмөрийн чадварыг ч юм уу ингээд тамирыг ингээд тогтоод ингээд тэнд нь бариад байгаа байхгүй юу. Тэгэхээр надад их тааламжтай.